За энд болохоор манай Ховд аймгийн нутагт байгаа. Одоо яг одоо эртний түүх соёлын дурсгал газрын одоо бүх бичээсүүдийг энд тавьсан байна. За манай Ховд аймагт бол одоо төв бичээсүүд юм байна. Хятад бичээсүүд. За тэгээд дээр нь болохоор одоо эртний одоо нөгөө уран бичээс байгаа. Уран бичээс байгаа. За тэгээд дээр нь болохоор мөн одоо уран бичээсээ одоо та нарыг харж Ховд аймгийн Мөнх арган сүмнүүд хамгийн эртний одоо сэр бичээс байж байна. За доор нь болохоор Аршаан түмний агуунд 18-аас 20 дугаар зууны ихэнх үед одоо холбогдох Мянган цөмийн Баян булаг Аршаантын агуу хэмжээ газарт олцсон одоо агуу бичээсүүд байгаа. За энэ бичээсүүд байна. За мөн одоо төв бичээсүүд байдаг. За тэгээд эртний одоо тамга тэмгийн бичээстэй холбоотой эртний хүннүүгийн үеийн одоо бичээс тамга тэмгүүд бас Ховд аймгийн нутагт байдаг. За энэ нь болохоор Жүргэрийн цагаан толгойн бичээс, Харгаатын тамга тэмдэг бичээс, за мөн одоо Хотгор агаас олдсон одоо эртний уран бичээсүүд бол манай Ховд аймгаас олж байгаа. Энэ бол яг тухайн нутагтаа ингээд хадгалагдаад байж байгаа ийм гайхалтай бичээс байдаг. За сайн мэцхан уу Ховдынхаа нийт ард иргэд хүүхэд багчуудаа энэ сайхан өдрийн үндэсний бичиг үсгийн Монгол соёлын үнэтэй сайхан баярын мэндийг хүргье. За ингээд 2 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш нар маань нийт одоо 4 ангилалтаагаар уншийн урагшлыг гэсэн өртөөг ажиллуулж байна. За манай өртөөн дээр нийт 4 ангилалтаа уралдаа маань явагдана. Хүүхдүүдийгээ минутын уншлагаар уншуулж одоо дүгнэх юм үйл ажиллагаа явуулах юм аа. Ингээд хүүхдүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэр одоо сайн уншдаг вэ Монголч гээр? Гайгүй. Минутанд хэдэн үг уншдаг вэ? 82. За тэгээд ер нь бол их олон хүүхэд ингээд энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлээ зогсож байгаа шиг байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөртөө хэр итгэлтэй байна? Мэдгүй тэгэл чаддгаар л уншина да. Өвгдөөдөөсөө ирж байгаа бичгээ сурна. Уншиж мэднэ. Бахархалтай байгаа. Тий. Амжилт хүсье. Баярлаа. Монгол бичиг бол мөн сайхан хэлтэй. Хүн бол энэ хэлийг сурснаар сайн явж ер нь сурсан хамаагүй дээр л дээ. Минутанд хичнээн үг уншиж чадна гэж бодож байна. 20-с дээш гарах юмсан л гэж бодож байна. Ер нь гайгуул уншдаг л да. За амжилт хүсье. Баярлаа. Үндэсний бичиг үсгийн баяр Ховд аймгийн стандарт хэмжээний хэлтсийн хамт олон 5 монгол бичигтэй холбоотой 5 стандартыг сурталчлан оролцож байна. За одоо үндсэн 3 стандарт байгаа монгол бичгээр албан хэрэг хөтлөх үндсэн 3 стандарт байгаа. За хамгийн одоо түгээмэл хэрэглэх стандарт нь бол монгол бичгээр үлдэх баримт бичиг түүний бүрдэл тавигдах шаардлага гэсэн стандарт байгаа. 12 төрлийн албан бичгийг бол үндэсний бичгээр хөтлөн явуулах хэрэгтэй байгаа. Энэ стандарт маань байна. За мөн монгол бичгийн компьютерийн гарын байрлалын стандарт, за мөн кирилл болон үндэсний бичгийн стандарт байна. За тэгээд гудамж, зам, талбай, албан байгууллага, аж ахуй нэгжийн хаягийн стандарт, нэрийн хуудасны стандартууд байгаа. Энэ 5 стандартыг сурталчлан хамт олноор оролцож байна. За энэ 8 гарагт тэмдэглэн өрүүлж байгаа бичиг үсгийн одоо баярын үйл ажиллагааны хүрээнд манай цасралтай сургууль маань бичиг үсгийн соёл бидний гоёл одоо сэдвт хичээнгүй бичгийн уралдааныг зохион байгуулж байгаа. За манай сургууль Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг хичээнгүй бичгийн уралдаанд тус сургуулийн 4 анги одоо шалгаран улсад одоо амжилт үзүүлэн оролцож байгаа. Ийм амжилттай байгаа. За ийм учраас манай сургуулийн тэмцээнийг зохион байгуулж байгаамаа. Ингээд энэ өнөөдрийн зохион байгуулж байгаа бичиг үсгийн соёл бидний гоёл нэртэй хичээнгүй бичгийн уралдаанд төрийн албан хаагч, иргэд 6-аас 7 дугаар анги, 8-аас 9 дугаар анги, 10-аас 12 дугаар анги гэсэн нийт 5 ангилалд 100 гаруй хүн бүртгүүлэн оролцож байна. За ингээд тэмцээн маань төрийн албан хаагчд болон иргэдийн ангиллаараа эхэлж байна. Ингээд та бүхэндээ өнөөдрийн тэмцээндээ бүгдээрээ амжилттай оролцохыг хүсье өрөөё.
Монгол бичгийг анх заасан цагаас л хичээнгүй их сурсан. Яагаад гэвэл монголчууд биднээ аль эртээс өвлж ирсэн бичиг учраас тэрийг аягүй судлах сонирхолтой. За өөртөө хэр ихтэй байна гоо цэвэр гоё бичиж чадна гэдэг. Өөртөө л итгэлтэй байна. За амжилт хүсье. За баярлалаа. Сайн байна уу? Сайн. Та сайн байна уу? Сайн. За хоёлаа танилцъя. Аль сургуулийн сурагч вэ? Би Пөргөрөө сургуулийн 6 бангийн сурагч Фэд аваад жаргал байна. За ямар тэмцээнд оролцож байгаа вэ? Цэвэр бичгийн одоо урлаа. Цэвэр бичгийн тэмцээн. Монгол бичигтэй хэр сайн бэ? Тэгж их сайн гэж хэлж чадахгүй нэ. Гайгүй жоохон уншдээ. Гайгүй. Сайн байна уу та? Сайн. За хоёлаа танилцъя. Аль сургуулийн хэдгээр ангийн сурагч вэ? Би Засалтаа сургуулийн 6-гийн ангийн сурагч. Эм орон заяа. За ямар тэмцээнд оролцож байгаа вэ хоёлаа? Энэ цэвэр бичгийн уралдаанд оролцсон. Өөрөө ер нь хэр гоё цэвэр гоё бичдэг вэ? Мэдхгүй. Тийм сайн гэж хэлж чадахгүй. Гэтэ надаас гоё ишдэг хөлтөө зөнд байгаа. Тэгтэл ямар ч гэсэн үзээд алдъя гэж бодож байна. Тий. За амжилт хүсье. За баярлаа. Хоёлаа монгол бичгийн талаар яриа өрнүүдээ анх одоо хизээ монгол бичиг сурч байсан бэ? Ер нь монгол бичгээр уршиж бичгтээ хэрсэн бэ? Би ер нь 2016 онд анх монгол бичиг үзчихсэн. 7 дахь анги та. Тэрнээс хойш ирэн бол тогтмол үзчихсэн. Одоо тэгээд тэр биччихдэг тэгэл бодоод байна. Сурсан эрдэн бол хизээ ширэг болдог тийм ээ? Тий. Тэр хэрэг олно. За хэр ер нь цэвэр гоё бичдэг вэ? Гайгүй бичнэ. За амжилт хүсье. За баярлалаа.